Бүх цаг үеийн хамгийн шилдэг спорт манга Slam Dunk зурлыг мэдэхгүй хүн ховрох. Ино Такахикогийн уг бүтээл нь тэртээ 1990 онд анх хэвлэгдснээсээ хойш одоо ч хүүхэд залуусыг сагсан бөмбөгийн спортыг сонирхож уг спортоор хичээл хүсэл зоригийг нь өдөөж өгдөг зураг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Энэ бичлэгээр манга зурагт номын ертөнцид тэр дундаа спорт жанрын мангануудад жишг тогтоож Японы сагсан бөмбөгийн спортыг хурдстаа хөгжөхөд нөлөөлсөн Ино Такахикогийн амьдрал уран бүтээлийн замналтай танилцъя. Нариай Такахико нь 1967 оны 1-р сарын 12-нд 3 хүүтэй айлын дунд хүү болон мэндэлжээ. 8 настай байхад нь түүний эцэг эх хоёр салж тусдаа амьдрахаар болсноор ээжихээ төрсөн нутаг Когашима руу нүүжээ. Тэр цагаас хойш өвөө Масакичийн түүний үлгэр дуурайл авдаг хүн болсон байна. Баг дундангасаа кендогоор хичээл жихэлсэн ба ахлах сургуульд ороход ах нь кендогийн клубт байсан учраас ахаасаа арай өөр зүйл оролдож үзхийг хүсэндээ ч тэрүү найзынхаа зөвлснөөр сагсан бөмбөгийн клубт орж сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлжээ. Анхандаа энэ спортод ямар ч сонирхолгүй байсан боловч аажмаар дуртай болж нэг л мэтгэд багийн ахлагч болсон байв. Уг хоёр спортоор хичээлсэн түүний ирээдүйн уран бүтээлд асар их нөлөө үзүүлнэ гэдгийг тухайн үедээ өөрөө ч төсөөлөөгүй байсан биз. Түүнийг анх төрслөх урлах дуртай болгосон зүйл нь түүний 11 настай байхдаа уншсан Мизушима Шинжигийн Докобен нэртэй бейсболын манга байжээ. Зурагт номын хуудаснаа хэвлэгдсэн зургууд энгийн хүний нүдэнд зүгээр л нэг хөдөлгөөнгүй зураг төдий харагдаж болох ч Мизушима Шинжигийн зураг дүрслэл хөдөлгөөнийг илэрхийлсэн байдал нь Такахикогийн зураг зурх хүслийг нь өдөөжээ. Дүрслэх хурлаг тэр дундаа манга дуртай болсон тэрээр хичээлийнхээ дундуур эсвэл бэлтгэлийнхээ үеэр дүрийн дизайн гаргаж нүүрний хувирлууд зурж эхлэв. Мизушима Шинжигээс гадна Кобаяши Макато, Икагаме Рёучи, ялангуяа түүний Отокогуми манга түүнд ихээхэн нөлөөлсөн байна. Ахлах сургуулаа төгсөх цаг нь ойртоход бусад хүүхдүүдийн адил өөрөөсөө цаашид юу хийхийг хүсэж байгаагаа асууж эхэлсэн ба сагсан бөмбөгөөр явах гэхэд нуруу намхан кендогоор явах нь түүний сонирхол биш байсан бөгөөд түүнд үлдсэн ганц сонголт нь зураг зурхал байв. Ингээд ахлах сургуулаа төгсөх жилээ дүрслэх хурлын сургуульд орохын тулд сар хагас зургийн сургалтад суусан ч элсхийг хүссэн сургуулийн төлбөр өндөр ар гэрийн санхүүгийн бололцоон тааруу байсан учраас зураг зурх хүслээ орхиж төрөлх хотынхоо Кумамото их сургуулийн утга зохиолын ангид элсжээ. Их сургуульд орсныхоо дараа утга зохиолын салбар өөрийнх нь хүсэж байсан зүйл биш байсан болохоор зураг зурхыг хүссэн ч чадвар нь хангалтгүй гэж бодож байхад тэр л үед түүний өвөө зургуудыг нь үзэж байхдаа хэлсэн үгс түүнд өөртөө итгэх итгэл өгчээ. Үс нь их гоё болжээ. Амьд имшгэл болсон байна. Өвөөгийнх нь хэлсэн энэ хэдхэн үгс түүний зургуудыг мөн жижиг деталуудыг нь анзаарч магтсан нь одоо ч үргэлжлүүлэн зураг зурх урам зориг өгдөг гэдгээ баримтат кинонд дурджээ. Ингээд өвөөгөөсөө урмын үг сонссон Такахико 20 настайдаа өөрийн мангануудаа хэвлэлийн газрууд руу явуулж эхэлсэн нь Weekly Shonen Jump-ийн хэмэгч Накамура Тайсогийн анхаарал төртөж түүнд туслах зураачаар ажиллах санал тавьсан байна. Өөрийнх нь чадварыг анзаарч харсан Тайсогийн хүсэлтийг дуртай хүлээн авч мангака болох хүслээ биелүүлэхээр сургуулаа орхиж Токио хотод ирж мангака Хожо Цукасагийн туслах зураач болсноор City Hunter манганаас ажлын гараагаа эхлүүлжээ. Жил гаруй хугацааны турш туслах зураач хийж өөрийн ур чадвараа ахиулан хэрхэн манга хийх арга барилд суралцсныхаа дараа дахин өөрийн бүтээлүүдээ Shonen Jump руу явуулж эхлэв. Түүний ихэнх бүтээлүүд нь сагсан бөмбөгийн тухай байсан ба 1988 онд өөрийн жинхэнэ нэрээ ашиглан Kaede Purple One Shot мангаагаараа дебютээ хийж Weekly Shonen Jump сэтгүүлд хэвлүүлсэн нь 35 дахь удаагийн Tezuka Awards-д нэр дэвшжээ. Ингээд түүний чадварыг харсан сэтгүүлийн газрынхан түүнд цуврал манга хийх санал тавьж Ватанабе Казухикотой хамтран 1989 оны 7 дугаар сарын 31-ээс 10 дугаар сарын 16-ны хооронд 12 анги бүхий Chameleon Jail сурал мангагаа нийтлүүлсэн байна. Энэ сурал нь танкобон хэлбэрээр 2 бүлэг болж хэвлэгдсэн бөгөөд үүнд нь Иногийн Kaede Purple, Hanashounen болон Bob Greene-ийн 1993 оны Hang Time, Day and Dreams with Michael Jordan номоос идүүлсэн Hang Time зэрэг 3 манга нэмэлтээр хэвлэгдэж дараагаар нь 2004 онд бүх ангиудыг нэгтгэн нэг танкобон болгон хэвлэхэд Babyface One Shot манга нэмэлтээр хэвлэгдсэн байна. Chameleon Jail сурлаа дуусгасны дараа Иноэ хэд хэдэн зохиолын санаа гаргаж Shonen Jump руу явуулж эхлэв. Тухайн үед 1979 оны Dash Cappei болон 1989 оны Dear Boys зэрэг мангануудаас өөр сагсан бөмбөгийн тухай манга байгаагүй бөгөөд тэрээр анх мангака болохдоо сагсан бөмбөгийн тухай л манга хийн. Өөр хэн нэгэн хийхээс өмнө би л хийх хэрэгтэй гэж боддог байжээ. Үүнийгээ ч билүүлж 1990 онд
Иноо Такехико нэрээр бид бүгдийн мэдэх алдарт Slam Dunk цувралаа эхлүүлжээ. Заримдаа манга артистууд Японы видео тоглоомын салбарт орж ажилладаг үлээ. Үүний нэг жишээ нь алдарт Dragon Ball цувралын зохиолч Toriyama Akira бөгөөд тэрээр Blue Dragon гэх RPG тоглоомын дүрийн дизайнераар ажилласан юм. Үүний адил Иноо Такехико 2007 онд гарсан Lost Odyssey тоглоомд дүрийн дизайнераар ажиллажээ. Түүний дөрүүдийнхээ сэтгэл хөдлөлийг чадварлаг илэрхийлж зурдаг нь тоглоом хөгжүүлэгчдийн яг хүсэж байсан зүйл байсан учраас уг тоглоом дээр ажиллах саналыг тавьсан байна. Slam Dunk цуврал алдартай болсон гол шалтгаан нь элдв хэтрүүлэггүйгээр бүгдийг боддоор харуулсан нь байв. Цуврал анх эхлэхдээ л Shonen Jump манга сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн нь сэтгүүлийн газрынхан уг цувралын цаашдын хитийн төлөвийг харж ирээдүйдээ сайн цуврал болно гэж бодож байсныг нь харуулсан болно. Гэхдээ Slam Dunk манга хянагчдын шаардлагаар романтик, комеди жанраар эхэлсэн нь цувралын хэвлэгдэх байршил нь хойшилж рейтинг нь буурахад хүргэж байв. Тухайн үедээ манга салбарт ажиллаад 3 жил болсон хүний хувьд хэрвээ рейтинг нь энэ хിവэрэ ухарсаар байвал Shonen Jump-аас цувралыг нь зогсоож дуусгана гэдгийг маш сайн мэдж байв. Тиймдээч тэрээр уншигчдаас ирсэн шүүмжүүдийг нэг бүрчлэн уншиж бүтээлээ улам сайжруулж байлаа. Ингээд жил гарсан хугацааны дараа хүмүүс цагсан бөмбөгийн спортыг таниулж уг спортод дуртай болгох гэсэн гол зорилгоо биелүүлэхээр зохиолынхоо гол үйл явдлыг цагсан бөмбөгийн спортод хандуулснаар Slam Dunk манга жинхэнэ дүр төрхөө олсон юм. Мөн тэрээр бүтээлээ бодтой болгож уншигчдад ойр болгох үүднээс Америк руу явж NBA-ийн финалийн тоглолтуудыг болон 1992 оны Барселоны Олимпийг үзэж тэндээсээ санаа авч зохиолоо улам сайжруулсаар байв. Slam Dunk цувралын гол дүр Сакурагийн Ханамичийн дунд сургуульд байхдаа огтод үерхийг санал тавиад 50 удаа болгоцсон эдгээрээ алдартай болсон танхаа залуу илээ. Ахлах сургуульд орсныхоо дараа өнөөхөл зангаараа таалагддаг охиноосоо үерхий гэж гуйхад нөгөө охин нь цагсан бөмбөг дуртай бас сагсан бөмбөгийн клубын Акаги гэх залуу сайн гэдгийг хэлснээс болж түүн таалагдахын тулд сагсан бөмбөгийн клубт ордог. Ханамичи сагсан бөмбөг тоглоход яг таарсан бие хатаач спортын явьяас битгий хэл сагсан бөмбөгийн эсвсгч бий байсан учраас бөмбөг хэрхэн залхаас эхлээд бүгдийг эхнээс нь сурах хэрэгтэй болдог нь Slam Dunk цувралыг бусад спорт жанрын мангануудаас ялгаатай болгосон юм. Цуврал эхэлснээс хойш 3 жилийн дараа Toho Animation студид анимашны эрхийг авч Нишизава Нобутака цувралын найруулагчаар ажиллажээ. Цуврал анимашн нь 1993 оны 10 дугаар сарын 16-наас 1996 оны 3 дугаар сарын 23-ны хооронд нийт 101 анги хийгдэж ТV Асахигаар цацагдсанаас гадна бүрэн хэмжээний 3 анимашн кино хийгдсэн байна. Мөн Slam Dunk-ийн манга нь 2002-оос 2004 оны хооронд Gutson Entertainment-ийн Raijin Comics дээр хэвлэгдэж Америкийн зах зээлд нэвтэрснээс гадна Toho Animation болон хуучнаар Geneon Entertainment одоогийнхоор Universal Studios Japan-тай хамтран 2005 онд цувралаа 4 DVD болгон Америк болон барууны үзэгчдэд хүргэсэн байна. Цуврал дууснаас 7 жилийн дараа продюсер Мацуи Тошиюки Иноод Slam Dunk-ийн үргэлжлэл болгож бүрэн хэмжээний анимашн кино хийх санал тавьсан ч саналаас нь татгалзжээ. Үүнээс 6 жилийн дараа Мацуи Иногийн офис дээр очиж дахин санал тавихад төслийн санаагаа боловсруулаад авчирч өгөхийг хүссэн байна. Мацуи тэр даруй өөрийн багийг бүрдүүлж 5 жил төсөлтөөр ажиллаж бүтэн нэг кино хийх зардлаар 3D болон 2D хослуулсан 3 видео санаагаа танилцуулсан ч тэдгэрийг нь батлаагүй байна. Ингээд 2014 оны 12 сард тэд хамтдаа холлож байх үед Иноэ кино хийх зөвшөөрлийг өгчээ. Мацуи дөрүүд болон тэдний хоорондын харилцан яриа киноны ерөнхий өнгө төр ямар байхыг ганц Иноэ л ойлгоно гэж утсан учраас түүнд киноны зохиол болон найруулга дээр ажиллах саналыг тавьсан байна. Ингээд удтал яригдсан киноны тов зарлагдаж 2022 оны 12 сарын 3-нд First Slam Dunk бүрэн хэмжээний анимашн кино Японы даяар нээлттэй хийж дараа жилийнхээ 7 дугаар сараас Америк, Канадын кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн байна. Fish in Tank. Та Япон pop соёлыг мэдрэхийг хүсэж байна уу? Монгол дахь хамгийн том албан ёсны Японы pop соёлын өдөрлөг 2025 арга хэмжээнд 4-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Уг өдөрлөгөөр Японы pop соёл, тэр дундаа cosplay тэмцээний халуухан үзүүлбэрүүд, манга тэмцээн буюу Монгол хүүхэд залуусын өөрсдийн уруханаар хийсэн бүтээлүүд, дууны тэмцээн, Японтой холбоотой хөгжөөн тэмцээн уралдаанууд, Япон отоку аниме дэлгүүр, Япон улсад суралцах болон Япон хэл суралцах талаар мэдээлэл авах зэрэг олон зүйлс таныг хүлээж байна. Мөн булангуудаар зочлон хөгжөөн тоглоомууд тоглож, арга хэмжээний төгсгөлд аниме найт болон movie night-аар аялаж, оройн артистуудын үзүүлбэрийг сонирхон нэг өдрийг найз нөхөд гэр бүлтэйгээ зугаатай өнгөрүүлэхийг урьж байна. Тасалбарыг портал сегментээс захиалан авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг Япон Pop соёлын холбооны пэйж хуудаснаас авна уу. Энэ удаагийн бичлэгтэй маань Япон Pop соёлын холбоо хамтран ажиллаа. Fish in Tank. First Slam Dunk кинон дэлхийд даяарх үзүүрээсээ нийт 281 сая йений орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг болсон 10 шилдэг аниме киноны жагсаалтад багтсан байна. Харин Slam Dunk манга нь 2004 оны байдлаар 100 сая хувь борлогдсон ба энэ тоо жил ирэх тусам өссөөр 2018 онд 170 сая хувь борлогдож 3.4 тэрбум йений орлого болж 2024 оны байдлаар нийт 185 сая хувь борлогдсон байна. Зохиолын эхэнд Ханамичи сайн охин Харукото таалагтын тулд сагсан бөмбөг тоглож эхэлсэн бол дараа нь тэмцээний дундуур Харуко дээр очиж би сагсан бөмбөгт үнэхээр хайртай гэж хэлдэг нь түүнийг дүрийн хувьд хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг харуулдаг. Гэхдээ энэ үед ганц Ханамичи өөрчлөгдөөгүй билээ. 1990 оноос өмнө Япончууд сагсан бөмбөг гэхээсээ илүү бейсбол болон хөл бөмбөгийн спортод илүү их анхаардаг. Телевиз, радио, спортын мэдээгээр ч бас сагсан бөмбөгийн спортыг тэмцэх анхаарч үздэггүй байв. Гэтэл 1996 онд цуврал дуусах үед бүтэн нэг үеийн залуус Ханамичитэй адил сагсан бөмбөгийн спортыг сонирхдаг, уг спортоор хичээлдэг болсон байв. Тэдний дунд Японы анхны NBA-ийн тоглогчд болох Ватанабе Юта, Хачимура Рю, Баба Юдай зэрэг тоглогчид багтаж байв. Мөн дан ганц тоглогчч гэлтгүй ирээдүйн чадварлаг дасгалжуулагчид төрөн гарсан бүгд Иноуэ Такехико, түүний Slam Dunk цувралын нөлөө юм. Уг цуврал нь Японоос гадна Хятад, Солонгос, Филиппин, Таиланд, бүр цаашлаад Америк болон барууны орнуудад ч нөлөөлсөн юм. Slam Dunk цуврал нь дан ганц сагсан бөмбөгийн спортод нөлөөлөө зогсохгүй. Одоо цагийн алдарт Kuroko no Basuke, Haikyuu зэрэг дараагийн мангануудад спорт жанрын манга ямар байх ёстойг харуулсан гоц бүтээл болсон юм. Slam Dunk манга нь алдартай болсон нь Японы залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг сонирхлыг нь огцом нэмэгдүүлсэн бөгөөд үүний үр дүнд 2006 онд Иноуэ Такехико болон Shueisha хэвлэлийн компани хамтран сагсан бөмбөгийн спортоор цаашид хичээлэх хүсэлтэй хүүхэд залуус зориулан Slam Dunk тэтгэлэг хөтөлбөрийг бий болгосон юм. Мөн Японы сагсан бөмбөгийн холбооноос түүнийг тус улсад сагсан бөмбөгийг түгээхэд оруулсан хувь нэмрийн төлөө хүндэт өргөмжлөл хүртээжээ. Slam Dunk цувралаа дуусгаад 1997 онд Buzzer Beater гэх онлайн цуврал мангага Monthly Shonen Jump сэтгүүл дээр нийтлүүлснийхээ дараа манганаас илүүтэй уран зураг сонирхож эхэлжээ. Нэгэн өдөр Миямото Мусашигийн амьдралаас сэдвүүлсэн Yoshikawa Eijiгийн 1939 оны Musashi номыг уншсныхаа дараа уг номоос сэдвүүлсэн манга хийхээр шийдэж Vagabond цувралаа 1998 онд эхлүүлжээ. Тэрээр манга артист гэсэн нэрээ хадгалахын тулд ус өөрийн ур чадвараас хэтэрсэн зүйлсийг оролдож үзхийг хүсдэг түүнийг уг мангаг хийх хүслийг нь өдөөсөн байж болох юм. Миямото Мусаши нь 13 настайдаа анхны тулаанд аялж 15 настайдаа нутгаасаа гарч дайнд явж дараагаар нь буддын шашны зазайн бяцлаглалын аргад суралцаж Токугава шогуны айрам тулдаж амьдралдаа нийт 62 халдс тулаан хийж нэг ч ялагдаж үзээгүй хосолмын урлаг эзэмшсэн эдгээрээ түүхэнд бичигдсэн самурай ажээ. Уг манга нь одоо хүртэл дуусаагүй үргэлжилсээр байгаа бөгөөд уг цувралын 322 ангин танкобон хэлбэрээр 37 бүлэг болон хэвлэгдсэн байна. Vagabond мангага хийхийн хажуугаар 1999 оны 10 сарын 28-нд тэрэгцэртэй сагсан бөмбөгийн тухай өгүүлэх Real мангага эхлүүлж Shueisha хэвлэлийн компани Weekly Young Jump сэтгүүл дээр нийтэлж эхэлсэн ба мөн л одоо ч дуусаагүй үргэлжилсээр байгаа юм. Түүний үнэнч фэнүүд уг хоёр бүтээлийг төвчээртэй хүлээж уншиж байгаагаас гадна 10 жил завсарлаж дуусаагүй байгаа шалтгааныг түүнийг энэ хоёр зохиолоо бичгийн хажуугаар өөрийн сүнсний аяллаа хийж бясалгаж байгаа гэж үздэг байна. Үүнийг ойлгохын тулд би Vagabond болон Real гэсэн энэ хоёр мангаг уншиж үзсэн юм. Vagabond манганы хувьд гол дүр Musashi-ийн эхний хэдэн ангийн турш сэтгэл хөдлөлгүй хоосон хөндий илт барьсан хүчрхэг дулаанчаар эхэлсэн бол дараагийн 5 ангийн турш тосгоныхондоо болон цэргүүдэд хөөгдөж баригдсныхаа дараа модноос дүүжлэгдэж өөрийнхөө өнгөрсөнд хийсэн үйлдэлүүдэд тунгааж өөртөөгөө нүүр тулж байгааг нь харуулсан байна. Дараагийн хэсэгт улсаараа аялж элдийн урлагаа сайжруулан хүчрхэг элдний маструудтай тулддаг боловч сүүлийн хэдэн ангиудад ганд нэрвэгдсэн тосгоныхон тусалж тариачны амьдралаар тайван амьдарч байгааг нь харуулснаас гадна харилцан яриа баг тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал болон орчин тойрныг онцлон харуулсан байв. Тэрээр зохиолоосоо илүү дөрүүдээ тэдний үйл хөдлөл, сэтгэлийг ойлгож дөрүүдтэйгээ сэтгэл зүрхээрээ холбогддог нь түүний бүтээлүүдийг илүү амьд болгодог гэж боддгоо намтар кинонд хэлсэн бөгөөд
Үүнээсээ болж Vagabond цуурлаа хийж байх үед цуурлынхын дөрүүдийнх нь нэг Sasaki Kojiro дайснуудаа бүслэгдэж гарах харцгүй болох үед нь үйл явдлаа цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ өөрөө ч мэдхээ болж зураг өгөх эцсийн хугацаанд ойртох тусам цаас харандаа харахад уур нь хурж стресстэж зураг орхихыг хүсжээ. Өмнө нь Slam Dunk цуурлаа хийж байх үедээ ирч хүчтэй гэгээлэг мессеж өгөхийг хүсэж байсан бол Vagabond цувралтаа өнийхөө эсрэгээр хийхээр шийдэж өөрийгөө сорж үзэхээ хүснэ нь түүнийг ийм байдал төргөнө гэж тэрээр огтхонч бодоогүй байх. Үүнээсээ болоод 2006 онд завсарлага авч бүтэн 1 жил мангагаа огтхонч зураагүй байна. Гэхдээ ялагдах дургүй зан чанарынхаа ачаар дахин цаас харандаа нийлүүлж зураг зурж эхэлсэн байна. Рил цувралын хувьд Тогава Киёхару, Такахаши Хисанобу, Номия Томоми гэх 3 гол дүртэй бөгөөд Тогава нь 100 метрийн гүйлтийн өсөх ирээдүйтэй тамирчин болох боломжтой байсан хэдий ч үе мөчний хор тавдраас болж баруун хөлөө тайруулсан байдаг. Такахаши Хисанобу нь ахлах сургуулийн сагсан бөмбөгийн клубын ахлагч бөгөөд ундаг дугуй хулгайлаа зүгтэж байхдаа хог ачдаг машинд мөргүүлж тал биеийн мэдээ алдсан байдаг. Харин Номия бол өөрөөс нь болж найз нь дахин хөл дээрээ зогсож чадхааргүй болсонд гимшиж өөрийгөө буруутгадаг нэгэн. Уг бүтээл сагсан бөмбөгийг олчилж харуулахаас илүүтэй дүр тус бүрийн өөрсдийн амьдрал тохиолдсон бэрхшээлүүдэд даван туулж өөрсдийн өнгөрсөнтэйгөө болон дотоод хүнтэйгээ нүүр туулж цаашид амьдрах итгэл найдвараа олж байгааг харуулсан юм шиг санагдсан. Үүнээс харахад түүний бүтээлүүд бүгд өөрийгөө олох гэсэн нэг утга санаатай мэт. Slam Dunk-ийн Hanamichi сургуулийнхаа хулгайн бүтэхгүй нөхөр байсан бол цувралын төгсгөлд өөрийн дуртай зүйлээ олдог. Харин Vagabond болон Real манганы гол дүрүүд өнгөрсөнтэйгөө зуралдаж, өөрсдийгөө буруутгаж, бие махбод болон сэтгэл зүйн хувьд өөрийгөө дотроосоо идэж зовохын оронд үнэтэйг нүүр тулж, өөрийгөө дахин олж байгааг харуулжээ. Inoue ч бас зураач, уран бүтээлчийн хувьд ч тэрээр өөрийгөө олсныг бид бүтээлүүдээс нь харах боломжтой. Kaida Purple манганы панелийн хуваалт нь тийм сайн биш. Хөдөлгөөн нь хөшүүн, модон гэмээр байсан бол Chameleon Jail цуврал дээр панел хуваалт болон дөрүүдийн нүүрний хувирал илэрхийлэн ил сайжирсан харагддаг. Үүнээс гадна City Hunter цуврал дээр ажиллаж байсан нөлөө нь Kaida Purple, Chameleon Jail болон ихэнх үеийн Slam Dunk-ийн дөрүүдийн дүр төрх болон биеийн харьцаа хэтрүүлэггүй бодит харьцаатай дүрсэлснээр нь харагддаг. Slam Dunk цувралаа хийх явцдаа өөрийн зургийн онцлог дүр төрхөө олж хүний биеийн антон болон хөдөлгөөнийг бодитоогоор дүрслэхэд ихээхэн анхаардаг болсон юм шиг санагдсан. Харин Vagabond нь түүний бусад бүтээлүүдээс тис өөр байсан юм. Учир нь Vagabond мангагаа зурхдаа үзэгний оронд биер ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь зураг зурх үед нь өөрийн мэдрэмжээ зураасаараа илэрхийлэхэд нь тусалдаг гэж хэлсэн байна. Энэ нь ч үнэн байж Vagabond-ыг унших үед хуудас, панел бүрийн арын зураг, байгаль, орчин болон дөрүүдийн нүүр царай, сэтгэл хөдлөл нь уран зураг үзэж байгаа мэт мэдрэмж өгч байснаас гадна өнгөт хуудсууд дээр дөрүүд нь хамлаад гараад ирүү гэлтэй гайхалтай болсныг хэлэх хэрэгтэй байх. Inoue Takahiko бол зүгээр нэг мангака биш юм. Тэр бол уран бүтээлч, философч, бодит ертөнц болон урлагийг хооронд нь холбосон нэг юм. Түүний бүтээлүүд уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч өөрийгөө таньж мэдэх аялалд хөдөлтгөө гэж хэлж болно. Slam Dunk нь бидэнд мөрөөдлийнхөө төлөө тэмцэх урам зориг өгсөн бол Vagabond жинхэнэ хүч чадал нь гаднаа биш, дотоод ертөнцид оршдгийг ойлгуулсан. Харин Real манга биднийг бэрхшээлтэй нүүр тулж, биднийг зүрх сэтгэлээ хүчрэхийг болгохын тулд зовлон хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг сануулсан. Inoue-гийн бүтээлүүд цаг хугацааны уртад мартагдахгүй, цаашдаа ч олон хүний зүрх сэтгэл төрсөөр байх болно. Учир нь түүний зурсан дүрүүд, өгүүлсэн түүхүүд нь зөвхөн нэг үеийнхэнд зориулагдаагүй юм. Тэд хүн бүрийн дотоод ертөнц, тэмцэл, хүсэл мөрөөдлийг илэрхийлдэг. Магадгүй тэр Vagabond-ыг хизээч дуусгахгүй байх. Гэхдээ энэ чухал биш. Учир нь Inoue-гийн уран бүтээлүүд бидэнд ямар нэг зүйлийг ойлгуулсан бол зорьсон газартаа хүрэх нь гол бус, харин түүн рүү тэмүүлж буй аялал өөрөө хамгийн үн цэнтэй зүйл гэдгийг харуулсан билээ. Ингээд бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ үзэгч тань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.